Шүдээ ууж хэвшээ. Хүүхдүүдээ шүдээ өдөрт хэдэн удаа уух ёстой вэ? Найзуудтайгаа болон багштайгаа ярилцаарай. Тийм ээ, та нарын зөв. Өдөрт доор хаяж 2 удаа шүдээ ууж байхаа мартаж болохгүй шүү. Ихэнх шүдний эмчнэр өдөрт доор хаяж 2 удаа шүдээ уугахыг зөвлөдөг. Хэрэв үүнээс их байвал маш сайн. Тэгвэл үлдэгдэл хоол болон бусдад нь сайн амьсгах болно. Мөн нэг хоолноос дараагийн хоолны хооронд хамтдан идэхээс аль болох зайлсхийгээрэй. Шүд угаахад юу хэрэгтэй вэ? Мэдээж шүдний бас сайз хэрэгтэй. Хүүхдүүдээ одоо тэгвэл шүдээ зөв угаах дарааллыг анхааралтай сайн хараарай. Шүдээ угаахдаа нэгдүгээрт амаа зайлна. Үүний тулд зориултын маань бага хэмжээний ус хийж бэлтгэх хэрэгтэй. Үүдэн шүдийг сумаар заасны дагуу тойрог хөдөлгөөнөөр угаана. Араа шүдний хэсгийг нааш цааш хөдөлгөөнөөр угаана. Шүдний дотор талыг дээш самнах хөдөлгөөнөөр угаана. Хөлийг урагш хойш хөдөлгөөнөөр угаана. Хамгийн сүүл амаа ахиад усаар сайтар зайлаад тасгаарай. Сойзоо усаар зайлаад цэвэрлэж тавихаа мартаж болохгүй шүү.